Бидний бие бол 37-оос 50 триллион эсүүд гих ажилчидтай асар том корпорац юм. Үүнийг удирдах байгаа захирал гэдэг нь бидний тархи. Энэ олон ажилчдыг урам зоригтой ажиллаа хийх үү, эсвэл ажил хаял зарлах уу гэдгийг захирал та шийддэг. Захирал мэдээллийг хэрвээ сөрөг гэж үзвэл анхаар сөрөг мэдээрлээ тохиоллаасаа стрессийн цэхүүд бүрэн хүчин чадлаараа ажил гэсэн тушаал өгнө. Стрессийн дааврууд үйлдвэрлэдэг цэхүүд мэдээллийг шүүхгүйгээр үүнд тохирсон даавруудыг ялгаруулж эхэлнэ. Захирлаас сөрөг мэдээ ирсээрээ л ажиллаад байна л гэсэн үг. Амралтгүй ажиллаж байгаа цэхүүдийн нөөц багасж эхлэхэд үйл ажиллагаанд доголдох бөгөөд энэ байдал удаан үргэлжилбэл өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Жишээ нь тархинаас айдас гэсэн мэдээлэл ирлэхэд бөөрийн дээд булчирхай стрессийн дааврыг ялгаруулах бөгөөд амрах завгүй ажилласаар байгаад өөрийн нөөцийг шавхдаг буюу бөөрийн асуудал үүсэж эхэлдэг. Сэтгэл зүйч Луизи Хей айдас бол бөөртө хамааралтай юм гэдгийг онцлсон гэдгийг санаарай. Стрессийн дааврууд байнга ялгарх үед бидний биеийн эсүүд өсөлт, нөхөн сэргээх гэсэн гормоо зогсоож амьд үлдэх гэсэн горимд шилждэг. Энэ үед эсүүд гаднаас шимтгийжэл авахаа болж дотоод энерги шавхан ажиллаж хамгаалтын байдалд орох үеэс эхлэн бидний биеийн дархлаа суларч эсийн нөхөн төлжилт удаашрч эхэлнэ. Харин эсрэгээр талархал, баяр баясгал, урам зоригтой бодол захирлын толгойд буюу бидний тархинд орж ирвэл захирал эрг гэсэн шошгонаагаад цэхүүд рүү илгээнэ. Аз жаргалын дааврууд үйлдвэрлэдэг цэхүүд ч энэ шошгон тохирсон даавруудыг ялгаруулж эхэлнэ. Энэ үед дархлааны эсүүдийн үйл ажиллагаа идэвхжиж ирдэг. Эерэг мэдрэмж нь эсийн доторх атомын вибрацийг өндөрсгөхөд ингэж өндөр чичиргээтэй болсон эсүүд өвчин эсрэг үүсэх чадвар сайтай эрч хүчээр дүүрэн болсон байдаг. Стрессийн цэхүүд биеийн нөөцийг шавхаж шатааж ажилдаг бол баяр баясгал, тайвширлын цэхүүд биеийг нөхөн сэргээж, цэнэглэж ажилдаг. Энэ бүхний дунд таны биеийн хамгийн үнэн чулах дархлааны эсүүд мөн тасралтгүй ажилласаар байгаа. Японы эрдэмтэд нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Хэсэг хүмүүст инэдмийн кино үзүүлэх туршилтын өмнө болон дараа нь тэдний дархлааны эсүүдийг хэмжиж үзэхэд туршилтанд орсон хүмүүсийн НК эсүүдийн итвэх нэмэгдсэн байна. Тэгвэл НК эсүүд гэж юу вэ? Зарим дархлааны эсүүд биеэр чимээгүй тагнуул хийж сэжигтэй эсийг илрүүлэн бүр дохио гэдэг бол НК эсүүд тэр дохиг хүлээн амгц шууд дайрч хэвийн бус эсийг устгадаг байгалийн супер баатар. Яг л акшн киноны супер баатарч. Тэд хэвийн бус эсийг илрүүлмэгцээ түүн дээр очиж наалтаад барьж авна. Дараа нь тэд перфоринг их уургийг ашиглан дайсны эсийн бүрхүүл дээр нүх гаргана. Ингээд тэр гаргасан нүхээр гризм гих уургийг дотгошин шахна. Энэ нь дайсны эсийн дотор өөрийгөө устгах программыг идэвхжүүлдэг. Ингэснээр тэр эс дотроосоо задран маш цэгцтэйгээр жижиг эсгүүд болон устдаг. Тэгэхээр энэ дайсан талын эсүүд яаж бий болдог вэ? Эс бүр хуваагдахдаа өөрийн генетик мэдээллээ хуулбарладаг. Энэ явцад заримдаа жижиг алдаа гарч эсийн үйл ажиллагаа өөрчлөгдөх тохиолдол бий. Мөн бидний бие гадны нөлөөнд байнга өртдөг. Жишээ нь химийн бодис, агаарын бохирдол, хорт утаа, цацрах туяа, вирусын халдвар, хүчил төрөгчийн дутагдал. Хэдийгээр бидний биеийн эсүүд багахан хэмжээний стрессээс салж амархан хэвэндээ ордог ч гэлээ удаан үргэлжилсэн сөрөг бодол, дотоод хямрал, сэтгэл санааны таагүй байдал, таавгийн орчин нөхцөл нь биеийг байнгын хамгаалалтын горимд байлгадаг. Энэ үед стрессийн дааврууд ялгаруулдаг нөгөө цэхүүд удаан хугацаанд өндөр хүчин чадлаар ажиллана. Харин дархлааны эсүүд туйлдаж хэвийн бус эсүүдийг таних чадваргүй болж өвчин үүсэж эхэлдэг. Ингэж л бидний сөрөг бодол санаа, сөрөг сэтгэл зүй, бие махбодын эсүүдээр биелэн олж байдаг. Ийм кино шиг үйл явдлууд бидний бие дотор минут, секунд тутамд болж байгаа. Бид хайрыг гаднаас өөр хүнээс эсвэл ямар нэгэн гоё сайхан зүйлээс хайдаг. Гэтэл чамайг төрхөөс эхлээд
Энэ хорвоог орхих хүртэл ганц ч секунд амрахгүй, танаас юу ч нэхэхгүй, таныг ямар ч нөхцөлгүйгээр хайрлаж, таны төлөө амиа өгч байдаг 50 триллион ам таны дотор байна. Энэ бол асар их тоо. Дэлхийн хүн амаас 6250 дахин их тоо. Тэд танаас юу ч нэгтгүй. Тэд таныг буруутгадаггүй. Тэд ердөө л таны төлөө таныг амьд байлгах гэсэн ганцхан зорилготойгоор секунд тутамд өөрсдөө золиослж байна. Харин та сөрөг бодол санаа, сөрөг итгэл үнэмшил, сөрөг үйлдэл, сөрөг мэдрэмжээрээ энэ бааtruудынхаа тэнцвэрийг алдагдуулаад сууж байна уу? Яг одоо энд цэг тавь. Нүдэ аниад өөрийнхөө нэрийг дотроо чангаас чанга 3 удаа дууд. Энэ олон жил таныг ганцаархан гिचээ орхилгүй, бүх өвдөлт, бүх нулимсыг чинь хамт туулсан 50 триллион тэр жижигхэн эсүүдтэй зүрхнийхээ гүнээс баярлалаа гэж хэлээрэй.